Энэ удаад та бүхэнд NBA-гийн 2025 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг зурлаар танилцуулах дугаар эхэлж байна. За юуны өмнө NCAA-гийн буюу коллежийн сагсан бөмбөгийн талаар жижигхэн мэдээлэл бэлтгэсэн. NCAA бол Америкт нийт бүх мужи болоод хотод сургуулийн багтай хамгийн өргөн тархсан спортын хөтөлбөр болж чаддаг. NBA-гээс илүү олон дэмжигч үзэгчтэй байдаг. NCAA-ийн данган сагсан бөмбөг гэлтгүү мөн Америк хөл бөмбөг бейсболын багуудтай. Сагсан бөмбөг нь мөн эрэгтэй болон эмэгтэй лигтэй байна. За эрэгтэй лигийг дангаар нь авч үзэхэд нийтдээ бол бараг 330 мянган оюутан тоглолтод оролцдог. За гэхдээ энэ дотроо Division 1, 2, 3 гэдэг ангиллалтай чансаагаар нь ингэж ангилж байгаа. За энэ дотроо Division 1 нь 350 гаруй багтай байдаг. Эдгээр нийт бага 32 конференц болон хуваагаад за зарим конференц бол 10 багтай, зарим конференц бол баг 18, 9 багтай ийм конференцэд болгож хуваагаад тоглолтыг ийм ерөнхийд нь хэлбэл ийм зохион байгуулалттай тэмцээн байгаа. Энэ жилийн хувьд гэвэл 2025 оны 3 сарын 16-нд March Madness буюу хасагдах шатад багууд шалгараад 4 сарын 5-нд сүүлийн 4 баг тодорхойд 4 сарын 7 гэхэд NCAA-гийн авраг тодорхойр ийм хуваарьтай байгаа. За нийтдээ энэ NCAA-гийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа оюутан тамирчдын 2 хүрэхгүй хувь нь NBA-д ордог. За мөн бусад мэргэжлийн лигүүдэд тоглодог гэсэн ийм үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр энэ бол маш бага хувийн магадлалтай боломж гэж ойлгож болно. За NBA-д бол NCAA-гийн тамирчид ордог, мөн давхар international players мөн G League-ээс тамирчид ордог. Тэгэхээр энэ боломжийг бол NCAA-гээс NBA-д орох боломжийг бас л хязгаарлаад өгч байгаа. За нийт NCAA-гээс NBA-д орсон тоглогчдоос үзэхэд freshman буюу эхний жилдээ тоглоод NBA-д орж байгаа тоон сүүлийн 20 жилд бол огцом нэмэгдсэн. Тэрнээс өмнө бол хөвчлэн коллежийн сагсан бөмбөгийг төгсчөөд NBA-д ордог байсан байна. Тэгэхээр 2000 оноос эхлээд лигт 1 юм уу 2 жил тоглосон тоглогчийг авах нь илүү их болж хувирсан байна. За нийтдээ NBA тоглосон тоглогчдын бараг 70% нь бол коллежид төгсчөөд орж ирсэн тоглогч нар байдаг. 10 гаруй хувь нь 3 жил тоглосон буюу junior статустай тоглогч. За 5% нь 2 дахь жилдээ тоглосон тоглогч, мөн 5% нь эхний жилдээ NCAA тоглосон тоглогч нар орж ирсэн юм түүхтэй байна. За дундаж насны хувьд бол 27-оос 28 настай NBA-д ордог байсан бол сүүлийн жилүүдэд буюу 2000 оноос хойш дундаж нас нь 22 болтлоо буурсан байгаа. NBA high school-д төгсөөд шууд ордог ийм тохиолдлууд байсан. За эндээс нийт 41 тоглогч high school-д төгсөөд NBA-д орсон. Энэ боломж нь 2006 оноос эхлээд хаагдсан байгаа. NBA-д орохын тулд дор хаяж 19 настай байх ёстой гэдэг шаардлага тавиад за one and done гэдэг нэршил орж ирсэн. Энэ high school төгсөөд 1 жил коллеж сураад NBA-д орох гэдэг энэ хувилбар нь за мөн G League руу ороод NBA-д орох гэдэг хувилбарууд нь одоо нэгдсэн байна. За ингээд эхний NBA-д дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдод танилцуулъя. NCAA үйлрэл эхлээд удаагүй байгаа учраас тоглолтын статистик нь бол нэлээд өөрчлөгдөх байна. Гэхдээ одоогоор үзүүлсэн байгаа статистикийг аваад бэлдсэн байгаа. За энэ тоглогч нь Ace Bailey буюу Ace Bailey гэдэг тоглогч байна. 2006 онд төрсэн тоглогч. Одоогоор 18 настай. За түүний хувьд бол shooting guard юм уу SF-ийн байрлалын буюу wing гэж байрлалын тоглогч байгаа. За энэ жигүүрийн тоглогч нь ихэвчлэн өндөр биетэй шидэл цайтай тоглогчдод wing байралд тоглодог. Ace Bailey-ийн хувьд бол одоо wing байрал дээр нэлээд өндөртөө орох тоглогч. Одоо 6.9 юм уу 6.10 гэдэг бүртгэлтэй явж байна. Энэ нь 2 м 5 см-аас 2 м 8 см хооронд гэсэн үг. За тэрээр Tennessee мужид өсөж том болсон. Доор freshman буюу эхний жилдээ тоглож байгаа New Jersey мужийн Rutgers Scarlet Knights гэдэг баг тоглож байна. За Rutgers-ийн сургууль нь бас чансаагаараа нэлээд дээгүүр ордог конференцд багтсан байгаа. Энэ жил чансаагаараа 2 жагсаж байгаа конференц буюу Big Ten гэдэг конференцд байгаа. Бүстэй бол нэлээд олон хүчтэй багтай ч гэсэн баг нь 5-1 гэсэн амжилттай явж байгаа. За түүний багт мөн дээгүүр проспект болж байгаа тоглогч байгаа. Dylan Harper гэдэг. Тэгэхээр энэ хоёр бол энэ жил Rutgers багтайгаа нэлээд хол явна гэсэн зорилготой байгаа. За Ace Bailey-гийн хувьд бол гэмтэлтэй байсан. Тэгэхээр коллежийн сагсан бөмбөгийнхаа тэмцээний эхний 2 тоглолтод бол оролцоогүй. Ингээд сүүлийн 4 тоглолтод тоглосон. За 4 тоглолтын дундаж статистикээр 16.8 оноо, 5.3 самбар. За ассист бол маш муугаа 0.5 гэсэн үзүүлэлттэй. За 1 стил, 1 блок, 1.8 бөмбөг алдалт,
2% алдаа гаргадаг гэсэн ийм үзүүлэлттэй тоглож байна. Field goal нь 44%-тай. За 3 онооны шил бас 44%-тай. Free throw шидэлт нь 73%-тай тоглож байна. Тэгэхээр багтайгаа уусаад багийн одоо тоглолтын арга барилд ороод ирэхээр статистик нь бол өөрчлөгдөх баг. За AC-ийн хувьд тоглолтын арга барилд нь давуу тал болж байгаа зүйлс гэвэл нэлээд өндөр гэж хэлсэн. Түрүү 2 м 5 см-аас 2 м 8 см-ийн хооронд өндөртэй. Wing байрлалын тоглогчийн хувьд бол хамгаалтан дээр бол нэлээд сайн тоглодог тоглогч. Ер нь бол центрээс босод бүх байрлалын тоглогчдыг mismatch үүсэхгүйгээр хамгаалж чаддаг. Урт мөчтэй ийм тоглогч байна. За давуу тал гэвэл мэдээж хэрэг нас бол залуу 18 настай. Оноо авалт бол сайн. За шидэлийн форм маш гоё тоглогч байгаа. Мөн 3 онооны шидэлт маш сайн гүйцэтгэж байгаа. За блок хийх, defensive win share-ээр бас дээгүүр бичигдэж байгаа тоглогч байгаа. За effective field goal percentage бас сайтай тоглогч байна. За тоглолтод нь сул тал болцсохгүй зүйл нь одоогийн байдлаар бол assist маш бага өгж байгаа. Assist болон turnover харьцаагаар тийм сайн биш байгаа. За мөн бас бага зэрэг сайжруулах хэрэгтэй зүйл нь free throw percentage нь 73%-тай байгаа. За тоглолтын арга барил гэвэл нэлээд уян хатан, биеийн хөгжил сайтай, хөнгөн, атлетик чадамжтай. За талбай 2 жигүүрээр тоглохоос гадна кат хийх ур чадвартай, цаграгууд довтлсон довтлохоо сайтай, тоглолт хийх чадвар нэлээд өндөртэй тоглогч байгаа. За түүний байрал дээр нөгөө size илүү гэдэг утгаараа довтлогоон дээр давуу тал үүсгдэг. За 25 оны драфтын тоглогчдоос шидэлтийн форм болоод шидэлтийн хуваараа дээгүүр орж удирдлан дуусгах байх гэдэг төсөөлөлтэй байгаа. За түүний экспертүүдийн харьцуулж байгаа тоглогч нь T-Mac гэж тавигдсан байсан. Тэгэхээр нэлээд өндөр хүлээлттэй байгаа нь харагдж байгаа. Хамгаалтан дээр Josh Smith-тэй харьцуулдаг тавигдсан байсан. За энэ бол блок хийх чадвартай холбоотой. Тэгэхээр T-Mac шиг уян хатан, байрал дээр өндөр, оноо авах чадамжтай мөртлөө Josh Smith шиг блокийн ур чадвартай гэдэг талаараа NBA-ийн нэлээд том тоглогчдтой харьцуулагдж байгаа ийм тоглогч болж байна. За мөн сүүлийн үед NBA-д орж ирсэн тоглогчдоос бол size нь бол Scottie Barnes-тэй ойролцоо санагдсан. За оноо авах ур чадвар нь бол ер нь Brandon Miller хавцаа очихоор бас сайн шийддэг тоглогч байлаа. ESPN болоод бусад аналистуудын хамаг эхний 3 дугаар сонгогдох магадaltaй гэж үзэж байгаа тоглогч байгаа. За ингээд өнөөдөр танилцуулсан тоглогч маань таалагдсан гэж найдаж байна. Баярлалаа.